За өнгөрсөн сар гарны хугацаанд чуулганы бус цагаар улсын хурлын гишүүн Туван Далаанбаатар бид гурийн хувьд бас энэ төвийн бүс сэлэнг дархан уул Төв аймгаар явлаа. Нийтдээ 10 гаруй сумаар орж уулзалт хийж 300 гаруй иргэдийнхэн бас одоо дуу хоолой үгийг сонсож санал шүүмжийг сонслоо. За ард түмэн ууртай байна. Иргэд ууртай байна. Иргэд 3 зүйл дээр болоод ууралж байна. Нэгдүгээрт сая цогтөрөл даргын дурдсанчлан баахан хулгай зэлгээ яриад тэмцэн барина гэдээсэн тэр хулгайчтайгаа хизээ тэмцэх юм бэ энэ төр засаг. Хэн хариуцлага хүлээх юм бэ? Хэн нь үнэн ярьсан юм бэ? Хэн нь худлаа ярьсан юм бэ? Энэ зүгээр л улс төрийн одоо популизм юм уу? Эсвэл бодтойгоороо хулгай зэлгээ байгаад байгаа юм уу? Хэрэв хулгай зэлгээ хийгээгүй юм бол худлаа ярьсан хүн хариуцлага хүлээх ёстой. Хулгай зэлгээ хийгдсэн бол хулгайч нь хариуцлага хүлээх ёстой. Энийг төр засаг шийдэхгүй байна. Сандал суудлын маргаан болохоор өдөр бүр гэмт хэрэг ярьж бие биенийгаа чичилдэг хэрнээ сандал суудлынхаа тохироо 8 хийснийхээ ард дээр бүгдээрээ бүлэх залгисан юм шиг таг дугуй болчихлоо гэдэг дээр ард иргэд ууртай байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт үнэхээр ядуурл хавтгаарч байна. Өнөөдөр одоо хоногийн хоол, өнөөдөр одоо идэж уух зүйл, энэ бүх зүйл дээр ард иргэд туйлдж байна. Үүнийг энэ бодлого боловсруулах шийдвэр гаргагч нарт хэлээч. Энэ дээр та нар нэг олигтой сөрөг хүнчин шиг ажиллаач. Энэ дээр энэ эрх баригчдын одоо 10-аад жилийн дангаар нойрхсон галзууралд одоо та нар нэг хазаар ногт болооч гэдгийг ард иргэд хэлж байна. Энэ нь юугаар одоо нотлогдож гарч байгаа гэхээр үний өсөлтөөр гарч байгаа. За би та нарт нэг хэдэн жишээ хэлье. Эхлээд би та нарт цаасан дээрээс жишээ хэлье. Энд ямар ч улс төржилт байхгүй. Энд ямар ч худлаа зүйл байхгүй. Энэ үний өсөлт гэдэг зүйлийг яаж юм гэхээр үеийн засгийн газрууд цалин нэмлээ гэж хэлдэг. Цалин нэмсний маргааш нь инфляц бий болдог. Инфляцад дагаад үнийн өсөлт тэнгэрт гардаг, хадан дайвардаг, галзуурдаг. Үнэхээр улс орон мөнгөгүй байгаа мó гэд үзэхлээр үгүй ээ. Дарга нарын тансаглал хэрэгс хэтэрч байна. Нэг шалгагдж байгаа хурган даргын одоо данснаас 5-10 тэрбумаараа илэрч байна. Үүнийг бид биш тухайн намын засгийн газарт байгаа хэрэглэхийн сайд нь хүртэл энийг хилээд байна. Тийм учраас энэ асуудлуудыг бид нар ярьж байгаа. 5 жилийн харилцуулт хий. Сүүлийн 10 жил тасралтгүй Монгол Ардын нам ноёрхсон. Тэрний 5 жилийг хэрчээд харцгаая. Жишээлбэл төмсний үн 21 онд 960 байснаас өнөөдөр 3000 даваад 223%-аар нэмэгдсэн байна. Ургамлын тосных 117%-аар нэмэгдсэн сүүлийн 5 жил. Үхрийн мах 132-оос дээш хувиар нэмэгдсэн. Талах 128, хоньны мах 119. Өчигдөр бид нар одоо Төв аймгийн цагдаагийн газар дээр бас ажиллалаа. Тэнд хэрэг бүтээглийг хийж одоо сонсож байхад махны үн хадан дайварснаас болоод малын хулгай огцон өслөө. Нэг харьяар машинд 2 бодыг шулаад аваа явцсан тохиолдлууд гарлаа гэж. Яаж юм гэхээр энэ бол дагаад засгийн газрын энэ одоо бодлогогүй байдал ард түмнийхээ амьдралыг мэдрэхгүйгээр баахан популизм хийж байгаа байдлуудаас ч болоод иргэд хүртэл гэмт хэрэг хийх ийм нөхцөл рүүгээ орж байгаа. Сонгон 115, Байцаа 99, Луван 92, Элсэн чихэр 89, Гурил 82, Сүү 78, Өндөг 42. Ингэж өсөж байгаа. Өөрөөр хэлбэл та бүхэн мэдж байгаа ордны гадаа ахмадууд маань тэтгэврийг сая 500 болгооч гэд өдөр шөнөгөө чагсаж байгаа. Ордны зүүн талд болохоор дарга албан тушаалтнуудтай хариуцлага тооцооч гэд байнга зогсож байгаа. Үнэхээр энэ бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс энийг мэдрэхгүй байна. Тийм учраас Ардсан нам өнөөдрийн 4.11-ээр үнийн өсөлтийг бодитоор нь харуулах гэж батгавч. Бүгдээрээ энийг бодит байдлыг харъя. Зөвхөн жишээлбэл богийн мал, хоньны махан дээр ингээд жишээ авъя. 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. 2021 он хэмжээ нь яг ингэж багасж байгаа байхгүй юу? 2 кг болж байгаа. Одоо 2026 онд 26 мянган төгрөгөөр 980 г мах худалдаж авч. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол, эрх баригчид популизм хийсээр байх юм бол, сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол бид нар яг үгээр хоосон ястаа үлдчих. Монголын ард түмэн ястаа үлдчих. Энэ бол бодит байдал юм аа. Тэм учраас энэ дээр бид нар Ардсан намын зүгээс сая цогтөрөл дарга хэлсэнчлэн эдийн засгийг эмчлэмээр байна. Энэ авилга хэл ахуултайгаа тэмцлээ. Засгийн газар эрчимжүүлээч. 10 байр ухарчихсан байж байгаа. Хоосон гоё өрөө ярьдаг. Элдв төрлийн зүйлийг чөлөөлөе гэж ярьдаг.
Энэ дарга нарынхаа тансаглалыг чөлөөлөөч. Энэ дарганыхаа хариуцлагагүй байдал дээр арга хэмжээ авах зэгцлээч. Өнөөдөр одоо яг орон нутгийн сонгуул болж байна. Өнөөдөр 6 сар сонгуулийн сурчлагаа эхлээд 4-5 хонож байна. 6 сарын 21-нд Монгол улсын 16 газар 16 аймаг дээр 48 мандатан дээр нөхөн сонгуул болно. Нөгөө л ирэх барьж байгаа бах байдагаараа явж байгаа Монгол Ардын нам тогтвортой гэдэг уриатаагаар орж байгаа. Яг энэ хулгай зэлгээгээ доктортой авч явах гээд байгаа юм уу? Худал хуурмгаа доктортой авч явах гээд байгаа юм уу? Сандар суудлын хэрүүл тэмцлээ доктортой авч явах гээд байгаа юм уу? Дарга нартайгаа хариуцлага тооцдоггүй энэ буруу жишгээ доктортой авч явах гээд байгаа юм уу? Одоо Монгол бол зүү хойдлын хар овоогоо гэдэг шиг ардсан нам руу чихдэг. Ардсан намын дарганч тэр, улсын хурлын гишүүдэнч тэр, үндэсний бодлогын хорооны олон гишүүд, улс төрийн зөвлөлийн олон гишүүд бид ийм муу засгийн газарт хамтрахгүй. Харин Монгол Ардын нам өөрсдөө ёс суртахууны үнд зүйл гаргаад бид засгалж чадахгүй байна. Ардсан нам та нар засгийн газар байгуулад яваач гэх юм бол бид засгийн газараа байгуулад явна гэж. Түүнээс бус дуртай үедээ хөгөө гаргацдаг. Дуртай үедээ бас дуудаад ирдэг байж болохгүй. Тэм учраас ардсан нам бол маш тууштайгаар Монгол Ардын намын эрх баригчдыг хэрэгжүүлж байгаа энэ буруу бодлого, ард түмнээсээ тасарсан энэ мулгуу бодлогыг бид шүүмжлээ зогсохгүй бас яаж энийг шийдэж болох вэ гэдэг гарцыг хэлж өгч байгаа. Гарцыг шахаж байгаа. Яг тэр бид эх орондоо хайртай. Монгол улсын өмнө бид нар тангар өргөсөн хүмүүс. Тэм учраас энэ бодлогыг бид нар авч явж байгаа. Бүгдээрээ харцгаая. Ард түмэн ястаа үлдэхүү ардын нам улам цулаасан хэвээрээ байх уу гэдэг дээр орон нутгийн сонгуул дээр 26 сарын 21-ний өдөр иргэд олон нийт сонгогчид саналаа өгөөрэй гэж хүсэж байна. Тэд бяртай байгаа, эрх мэдэлтэй байгаа, албан тушаалтнуудтай байгаа, элдв дарга нараа дагуулж явж байгаа, дарга нарын араар нуугдж хагаад нэр дэвшигчэнд гарах гэж байгаа. Бид энэ бүх зүйлийг шүүмжилж байгаамаа. Үнийн өсөлт гэдэг бол өнөөдөр монголчуудыг ууртай байлгаж байгаа. Өнөөдөр монголчуудыг сэтгэл дундуур байлгаж байгаа. Өнөөдөр монголчуудыг талцуулж байгаа зүйлийн шалтгаан холбоо юм шүү. Тэм учраас үүнийг ардсан нам эрс зэргүүсэж байна.